Лина Америк хөл бөмбөгийн тоглолт үзэж байв. Түүний дэмждэг баг нэг үед 6 ярд тагсан. Дараагийн үед 8 ярд алдсан. Түүний дараагийн үед мөн 2 ярд алдсан. Лина тэр 3 тоглолтын дараа түүний дэмждэг багийн давшилтын шугам хаана байгааг мэдхийг хүссэн. Дараах тэгшгэлүүдээс аль нь энэхүү тохиолдлыг илэрхийлэх вэ? За бүгдээрээ бодцгоё. Түүний дэмждэг баг эхлээд 6 ярд агсан, эерэг 6 ярд, дараа нь 8 ярд алдсан. Энэ нь 6-аас хасах нь 8 ярд болно. Дараа нь мөн 2 ярд алдсан. Тиймээс 6-аас хасах нь 8, хасах нь 2 болно. Эхний хариулт 6-аас хасах нь 8, нэмэх нь 2 байна. Тиймээс зөв хариулт биш. Хоёр дахь хариулт дээр 6 дээр нэмэх нь сөрөг 8 байна. Энэ нь 6-аас хасах нь 8-тай адил. Нэмэх нь сөрөг 2. Энэ бол 6-аас хасах нь 8, хасах нь 2-тай адилхан. Үнийг хялбархан ойлгох нэг арга бол тэд 6 ярд агсан, дараа нь 8 ярд алдсан, дараа нь дахиад 2 ярд алдсан. Тиймээс хоёр дахь хариулт гэдэг нь тодорхой байна. Эди Фран 2 усанд чумбаж байв. Эди усны гадаргаас доош 35 метрийн гүнд, харин Фран түүнээс ихц дээш 8 метр гүнд байсан. Дараах нөхцөлийг тодорхойлон тэгшгэлээр илэрхийлсэн байна. Гарцгаая. Эди усны гадаргаас 35 метрийн доор байсан. Усны гадаргаас доошоо байвал сөрөг утгыг илэрхийлнэ. Юу гэж ойлгох вэ гэхээр хэрвээ усны гадарга дээр байвал тэг метрт байна. Өгөгдөл Фран Эдигээс 8 метрийн өндөрт байсан. Эди 35 метрийн гүнд байсан, харин Фран түүнээс 8 метрийн өндөрт байсан гэжээ. Тиймээс 8-ыг нэмбэл Франы байсан гүнийг олох ба сөрөг 27 метр болно. Эдигээс 8 метр өндөрт байсан. Сөрөг 27 метр бол Франы байсан гүн. Тэр усны гадаргаас доош 27 метрийн гүнд байсан. Зөв хариултыг сонго. Фран усны гадаргаас доош 27 метрийн гүнд байсан. Тийм ээ. Энийг л бид сая ярьлаа. Үнийг ингэж хэлж болно. Хэрвээ чиний гүн сөрөг 27 байвал энэ усны гадаргаас доош 27 метрийн гүнийг илэрхийлнэ. Хэрвээ эерэг 27 байсан бол усны гадаргаас дээшээ 27 метрийг илэрхийлнэ. Тиймээс энэ сонголт зөв хариулт. Франы байрлах усны гадаргатай харьцуулбал хасах 27 метр байсан. Тийм ээ. Энэ ч бас зөв байх боломжтой сонголт. Баг зэрэг эдрээтэй юм. Гэхдээ тэр усны гадаргаас доошоо буюу сөрөг 27 метрт байсан. Ойлгомжтой ч байж болох юм. Дахиад нэг хий. Фредийн зойрны өрөө усанд автжээ. Зойрны өрөө гадаргаас доошоо 3.4 метр. Ойлгогдож байгааз? Газрын гадаргаас доошоо 3.4 метр өндөр. Усны өндөр 1.2 метр байсан. Сөрөг 3.4 бол зойрны өрөөний шалны байрлал. Энэ бол газрын гадаргаас доошоо 3.4 метр. Газрын гадаргыг тэг гэж үзнэ. Энэ бол газрын гадаргаас доошоо 3.4 метр гүн гэсэн үг. Тиймээс сөрөг 3.4 болно. Харин усны хэмжээ нь 1.2 метр өндөр. Усны гадаргын түвшин бол зойрны шатнаас дээшгээ 1.2 метр өндөр. Тиймээс усны гадаргын өндөр сөрөг 2.2 метр болно. Сөрөг 2.2 гэдэг нь юг илэрхийлэх вэ? Тэгэхээр усны гадарга газрын гадаргаас доошоо 2.2 метрт байна. Тийм ээ, зөв байна. Харин зойрны өрөөний шалнаас дээш 1.2 метр гэдэг нь сөрөг 2.2 метртэй тэнцүү. Энэ хэмжээнүүд нь бүгдээрээ газрын гадаргатай харьцангуй байна. Газрын гадарга бол тэг, усны гадарга бол сөрөг 2.2. Энэ нь газрын гадаргаас доошоо 2.2 метрт байна. Газрын гадаргаас доошоо бол сөрөг утгыг илэрхийлнэ. Ус бол 2.2 метр гүн. Үгүй ээ, энэ биш. Усны өндөр 1.2 метр гэж өгөгдсөн байгаа. 1.2 метр гүн. Тиймээс энэ хариулт биш. 3 дахь хариулт нь биш. Учир нь бид хариултаа олчихсон.